За сайн байцгаана уу бүгдээрээ. За ингээ хоёр дахь хичээлдээ тавтан байна. За ингээд энэ удаагийн хичээлээрээ бид нэр Photoshop програмынхаа ерөнхий бүтэц болон бүрэлдэхүүн үсгүүдийн талаар үзэх болно. За тэгэхээр Photoshop програмыг за бид бүхэн та нарт тайлбарлаж ойлгуулахын тулд ерөнхийд нь 5 хэсэг болгож хувааж үздэг байгаа. За энэ ямар 5 хэсэг вэ гэхээр за нэгдүгüүрт за бид нэр энэ цэсний хэсэг гэж нэрлэж байгаа юм. Цэсний хэсэг гэж нэрлэж байгаа. За тэгэхээр энэ дундуур явж байгаа энэ зурааснаас дээр барьж байгаа хэсгийг цэсний хэсэг. За дараагаар нь тэр зураасны доор байрлаж байгаа хэсгийг болох юм бол удирдлагын самбар гэж нэрлэж байгаа. За удирдлагын самбар маань болох юм бол ямар хэрэглүүр авна тухайн тэр хэрэглүүртэй шилжиж хөрдөг байж байгаа. За жишээлбэл энэ хэрэглүүрийг авахд энэ хэрэглүүрийн холбоотой сонгох удирдлагууд гарч ирэх болвол энэ хэрэглүүрийнх нь бол зөвхөн энэ хэрэглүүртэй холбоотой удирдлагууд гарч ирнэ. За тэгэхээр текстийн хэрэглүүрийнх нь бол текстийн фонт сонгох үгсгийн хэмжээг өөрчлөх гэх мэтчлэн зүйлсүүд гарч ирэх бол за өнгөөр дүрэгдэг хэрэглүүр авахд өнгөө сонгох өнгөний хэмжээ гэмшлэн иймэрхүү удирдлагууд гарч ирдэг байж байгаа. За тэгэхээр ямар хэрэглүүр ам тухайн хэрэглүүр дээр хэрэглүүрийн маань удирдлагуудын дээр солигдож гарч ирдэг байна. Тэгэхээр энэ үндсэндээ байнгын дээр энэ зүйл байгаад байхгүй гэхээр өөр хэрэглүүр авчих юм бол байхгүй болчихно гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За дараагаар нь 3 дахь хэсэг маань юу гэхээр бидний хэрэглүүрүүд буюу 100 гаар талаар байрлаж байгаа хэсгийг тэр хэрэглүүрүүд гэж нэрлэнэ. За тэгэхээр хичээлийн явцад цаашдаа хэрэглүүрүүд, цэснүүд, эсвэл удирдлагын хэсэг гэж нэрлэж явах нь байна гэсэн. За дөрөвдүгüүрт нь бидний баруун гар талаар байрлаж байгаа эдгээр зүйлсүүдийг болох юм бол панелууд гэж нэрлэж байгаа. За панелууд маань болох юм бол зөвхөн заавал энд байх албагүй бас өөр газар хүснээрээ та бүхэн байрлуулж болно. За эцэст нь 5 дугаарт бид нэр за ерөнхий ажиллаа хийж байгаа ажлынхаа хэсгийг болох юм бол бидний ажлын талбар гэж нэрлэдэг байгаа. Ажлын талбар. За тэгэхээр панелуудын талаар ерөөдөө бүгдээр харцгаая. За панелууд гэдэг маань юу вэ гэхээр бидний зураг болон альва ихийг бэлдэж явах явцад удирдах янзалж болох тэр бүхий тохиргоонууд бид нар панел дээр гарч ирнэ гэсэн үг. За жишээлбэл текстийг тохируулахын тулд бид нар заавал текстийн панелыг нээх хэрэгтэй байж байгаа. За тэгэхээр панелууд нь бүгд window гэсэн цэсэнд байж байдаг. За window цэснээс бид нар за жишээлбэл өнгө гэсэн color гэсэн хэсэг маань чагттай байж байгаа бол бидний color гэсэн панел нээлттэй байж байгаа. Жишээтэй. За дараагаар нь layer за болон options tools гэсэн хэрэглүүрүүд маань бас нээлттэй байж байгааг харуулж байна. За тэгэхээр энэ дээр жишээлбэл за info гэсэн хэсгийг нээх юм бол за бидний info гэдэг панел маань энд гэсэн нэгж харагдаж байгаа. За ингээд панелуудаа бид нар харахгүй байгаа панелуудаа энэ window бүтснээс ороод нээх боломжтой байж байгаа. За мөн энэ панелууд маань өөрсдийн гэсэн юм байрлалтай байж байгаа. За жишээлбэл color гэж байж хат арталт нь swatches буюу бидний өнгөнүүд байрлаж байгаа бол арталт нь style буюу бидний Photoshop-ын загварууд маань байрлаж байна. За тэгэхээр энэ байрлалуудыг бол бид нэр ажлын хэрэглүүрүүдийн байрлал гэж ерөнхийдөө нэрлэж байгаа. За ажлын хэрэглүүрүүдийн байрлалыг ажлын панелуудын байрлалыг яаж ангилж тааруулж тохируулах вэ гэхээр цаанаас нь бид нар Photoshop маань Essentials 3D Motion Paint нь за photograph, typography гэх мэтчилэн байдлаар панелуудыг ангилж өгсөн байж байгаа. За тэгэхээр бид нар жишээлбэл Paint нь зурах гэсэн панелуудыг нээх юм бол бид нар дээр за зурхтай холбоотой панелууд маань дэлгэн дээр нэгдэж гарч ирэх нь байна. За жишээлбэл photography гэх юм бол фото зураг янзлахтай холбоотой фото зургийн панелууд маань дэлгэн дээр нэгж гарч ирэх нь. За Photoshop програмыг хамгийн анх нээгт болох юм бол Essentials буюу за ангийн Essentials панелууд маань нэгдэж гарч ирж байгаа байх нь. За тэгвэл бид нэр өөрсдийн бас хүссэн панелуудыг энэ дээр нээж болон хааж тохируулах боломжтой байж байгаа. За ангийн тулд Windows-нээс Workspace гээд за New Workspace. За New Workspace гээд өөрхөн панелуудыг тохируулах нь. За тэгэхээр бүгдээ энэ дээр өөрсдийнхөө дуртай нэрээ өгж тохируулж болно. За жишээлбэл бүтээлээ VD Visual Design гэсэн панелыг тохируулж үзье. За тэгэхээр Visual Design дээр бид нэр keyboard-ийн командуудыг хамт тохируулъя. Workspace ажлынхаа хэрэглүүр дээр. За мөн эсвэл менюний бас тохиолгоонуудыг давхар хийя гэвэл хамт чагталж болно. Гэхдээ бид нарт энэ шаардлагагүй учраас keyboard shortcut болон за панелуудын тохиолгоог хийж хадгалъя. За тэгэхээр Workspace маань VD Visual Design гэсэн панел руу ажлын хэсэг рүү шилжсэн байж байна. За тэгэхээр бүгд энэ дээрээс хэрэгтэй болон хэрэггүй зүйлсүүдээ хаагаад нээгээд тохируулъя. За тэгэхээр энд болох юм бол бидний color гэсэн панелын дэлгийд харагдаж байна, тийм үү? Дэлгийд харагдаж байна. За тэгвэл энд history гэсэн панел маань харагдахгүй заавал дарж иж гарч ирж байна. За тэгэхээр энийг яаж байнгын дэлгэмэл болох вэ гэхээр панелийнхаа дээр mouse хоёроо дараад expand panels гэдгийг дарснаар бид нар тухайн панелуудыг дэлгэх нь. За ингээд бид нар панелуудаа дэлгэсний дараа юм бол панелуудаа бас ийш нь салгаж гаргаад тусна янзлах ангилах боломжтой. За энэ хэсэг панелуудыг бүгдээрээ буцаагаад icon руу шилжүүлээ. Collapse to icon. Ингээд icon руу шилжүүлж байна. За icon руу шилжүүлсэн байх нь ч гэсэн бид нар наачаас нь гаргаад мөн янзлах боломжтой. За мөн панелаа нэрээр нэгж гаргаж ирэх харах болон X-лээд хаачих бас боломжтой байж байгаа. За X-лээд хаачаар бид нар санаа зовхон байхгүй бид нар энийг дахиад Windows-наас гаргаад ирэх боломжтой байж байгаа. За тэгэхээр хэсэг хэсгээр нь бид нар мөн панелуудыг групплцсан байж байна. За групплцсан байж. Хэрвээ бид нар энийг icon руу шилжүүлэх юм бол за гуруулаа нэг хэсэг icon болж харагдах нь. За ингээд 3 хэсэг бол бид нар энийг дээдлэлт нь
тусад нь одоо зураас болгож үүсгэх юм бол за хэсэг болгож үүсгэх нь. За энэ дотор оруулах юм бол энэ 3 нь нийтдээ хамтдаа панел болж үүсгэх нь. За энийг маус 2-оо дараад за expand panel гэж дэлгээд за энэ дээрээс бүгдээрээ за tractor буюу үсэг үг янзалдаг одоо панелыг дэлгээд тавьчихъя. За мөн бидэнд өргөн хэрэглэлт нь юу гэхээр properties буюу за аливаа зүйлсүүдийн тохиргоо хийдэг хэсэг байж байгаа. За ингээд бид нар өөрсдийнхөө за visual design гэсэн одоо ажлын хэсгийг тохируулж чадлаа. За ингээд буцаагаад Essentials руу шилжүүлэхэд бидний Essentials-ийн програм маань нэгдэх бол Paint нь шилжүүлэхэд Paint. За ингээд буцаад өөрийнхөө дуртай панел руугаа шилжих боломжтой болж байгаамаа. За тэгэхээр Windows-д бол ер нь бол бидний дэлгэцэнд нээж харах панелуудын тохиргоо болон за ажлын хэсгийг яаж тохируулах вэ гэдэг тохиргоо байдаг байх нь. За ингээд дараагийн хичээл дээр бүгдээрээ уулзцаая.